Руу дэмжиж байгаа 100 насныхаа дам ижлэгээ өгнөчнө. За. Тэгэл одоо 100 насныг яагаад сонгох болсон шалтгаанаа ярих юм шүү дээ. 100 настай хүмүүс Бутамай. түүнүүдийг яадаг. Тэгээ тайлбар зөвлөгөөгөө сайхан өгчдөг найрсаг хамт олон материал. Дараа нь би ярилгүй. За. Ингэчгүй. Муухай хөлөө арчаад. Оо за тэгвэл өөртөө тухтаагаараа сууж идэх үү? Миний охин тэгэж ирэхгүй. Эхлээд нэг яриад үзчихтэй юм лөө. За. За 100 настай үргэлжлүүлдэг дөрвөн их манад нэвтрүүлэгт бас оролцож байгаа. 100 насны талаас сэтгэлээсээ хуваалцаач. За, юуны түрүүнд 100 насны хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг хүргье. За энэ 30 жилийн хугацаанд 30 жил гэдэг бол бас нэлээд урт хугацаа шүү дээ тийм. Одоо тухайн үед төржсэн хүн бол одоо 30 настай болчихсон байна гэж. Тэгэхээр төрхөөс ахгуулаад одоо хүртэл 100 насны бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа ч зарим хүмүүс бас байгаа байх л та. Тэгэхээр 100 насны одоо эрүүл мэндийн энэ бүтээгдэхүүн үйлчилгээ ер нь таны сэтгэлд хэр нийцдэг вэ? За энэ бүтээгдэхүүний хувьд бол маш чанартай. Тэгээ дээрэс нь эмээ зараад өнгөрөх биш. Хүмүүст нөгөө нэг давхар бас ингээд зөвлөгөө, хүний сэтгэл нэг ойр ханддаг, дулаан зөөлөн ханддаг. Тэр чанарууд нь бас энэ 100 насны эмнэлгийн хамт олонны найрсаг хамт олон маань маш их одоо хүмүүсийг татдаг. Тэр юугаараа хүмүүсийг нэлээд татдаг болов уу гэж боддог. Та тухайлбал одоо 100 насны ямар бүтээгдэхүүнүүдийг тооцоолох хэрэгжилж байна? Зөнхлөө одоо Д витамин ер нь бол цус шингэлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг. Тий. Одоо нэг коронавигоос хойш ерөнхийдөө хүмүүсийн вакцин хэрэглээд маш их цус бүлгэнэлт тэгээд энэ цусны өтгөрөлт ерөөсөө маш их байдаг. Ер нь тэрнээс үүдээд харвахт одоо янз бүрийн нөгөө эрсдлүүд байна л да. Тэгээд ерөнхийдөө бол би тийм маркаар бол ерөнхийдөө эмнүүдийг хэрэгэлдэг. Хүн яг өвдснийхаа дараа эмнэлэг дээр очих биш өвдөхөөсөө урьсан сэргийлж байвал тийм. Би яг тэгэж боддог байхгүй юу? За тэрийг нэг сайхан хэлээд өгчөөс хүн өвдөхөөсөө өвдснийхаа дараа эмнэлэгт очих биш өвдөхөөсөө өмнө өөрийгөө л урьсан сэргийлэх тийм. Хүн өвдөхөөсөө өмнө өвдснийхаа дараа биш өвдснийхаа биш яана яачлаа. Хүн өвдсөнд юу лээ? Хүн өвдөөд эмнэлэгт очих. Тийм. Өвдөхөөсөө өмнө өөрийгөө урьсан сэргийлэх. Тийм. Хүн өвдөөд эмнэлэгт очих биш өвдснийхаа өмнө нь өөрийгөө эмчлэх юм бол одоо бүх энэ эрсдэл өвчин эмнэгээс ер нь хол байна шүү гэж хэлмээр байна. Өвдснийхаа дараа эмнэлэгт Очих биш. Хүн өвдөөд эмнэлэгт очих биш. Өвдөхөөсөө өмнө өөрийгөө урьсан сэргийлэх. Тийм урьсан сэргийлэх. За явах уу? За. Хүн өвдөөд эмнэлэгт очихоо яана. За. Яг уу. Хүн өвдснийхөө дараа биш. Өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж эм тангаас юу явчихаа. Зөв. Хүн өвдөөд эмнэлэгт очих биш. Өвдөхөөсөө өмнө хүн өвдөөд эмнэлэгт очих биш. За, яг уу. Ер нь утга нь тийм л дээ. Тийм. Өвдөөд эмнэлэгт очих биш. Харин өвдөхөөсөө өмнө л өөрийгөө ингээд яах юм бол заавал эмнэлэгт очих шаардлага байхгүй шүү дээ гэдэг. Тий. За. Хүн өвдөөд эмнэлэгт очих биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлээд тэ өөрийгөө урьдчилан сэргийлж тэ юу хөлөө урьдчилан сэргийлж шаардлагатай амин дэмээ шаардлагатай амин дэмээ өдөр болгон хэрэгжилж байгаа юм бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн амин дэмээ хэрэглэж явах юм бол өвдөхгүй өөрийгөө
хамгаалнаа, эрүүл байна тий. За. Өөр хороо л хийж заавал. За. Хүн өвдснийхаа дараа биш, өвдөхтөө биш, өвдөхөөс өмнө өөрийгөө эрүүл байлгаж, урьдчилан сэргийлж, эмээ одоо өвдөх тэр гацаад байна. Сандраад байна. Урьдчилан сэргийлж одоо хүнсний амин дэм болон Д витамин болон эмүүдийг ерөнхийдөө сайн хэрглэж явах юм бол ер нь бол эмнэлэгт орчих шаардлагагүй. Тийм. За ер нь 100 насны энэ эмнэлгийн бүтээгдэхүүнүүд ер нь хэр найдвартай, баталгаатай юм шиг санагддаг бай та бүхэнд. За биднэрт бол хамгийн түрүүнд бол нөгөө одоо хугацааг нь хамгийн түрүүнд хардаг. За хугацаа болон за энэ эмийн найрлаганд юу орж байгаа вэ гэдэг бол эхлээд хараад энэ эмийн одоо тайлбарлуулдаг ямар эмэнд орсон. За одоо эм өвдөж байгаа үед те энэ эмийг уусны дараа ямар одоо үр нөлөө гарах уу тэрийг нь ерөнхийдөө эхэлж асуудаг. Одоо та хугацаа найрлаган дээр нь илүү төлхөө анхаарч юу нь бол асуудаг л да. Манай гэр бүл одоо 4 үеэрээ үйлчлүүлж байна гэж шүү дээ. Та ээж одоо та өөрөө тэгээ танаа миний охин тий. Охин бас ингэ сууж байна. За танаа охин одоо жишээ нь за ахын доо одоо 100 нас дэмий сангийн ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж байна? Ханадны юм уу? Яг одоо 100 насны бүтээгдэхүүн хэрэглэхээр ханаад төрөхгүй байгаа үстэй тий. Тэрийг сайхан хилээд өг. Би ингээ 100 насны. За миний охин эхлээд Д витамин сайн уудаг ш. Д витамин. За тэгээд амин. За. Ээж охин ингэчгөө. За. За хэлээ. юулээ мартчихлаа. Ялээш нуухан аваад өгье. За би ингээд витамин болон Д витамин хэрэгэлдэг мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх ханиадны эмүүд бас ингээ хэрэглээд энэ өвөл ханиад хүрээгүй гэд миний охин хэлж. За зүгээр хэлээч. Мартаад байна. Зүгээр. Зүгээр өөр хороод явцаа юу. Заавал Би ингээд витамин хэрэглэсээр хагаад өвчнгүй болоод энэ өвөл би ханиадгүй болоод гадаадаа гоё явж байгаа. Тэгээд бас би гоё хөгжилтэй байгаа. Хаанаас уугаад өвчнгүй болоорой. За. Биш ханиадны юм их сайн уугаад ханиад энэ жил өвөл гэхээс илүү зүгээр юу ханиад хүрээ дуугаад байгаа юм шиг юу гэж бодсон л та. За. Тэгэхээр ханиаднаас урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэх зорилгоор би одоо ингээд ханиад хүрэхгүй тулд би ингээд витамин сайн уусан тий амин дэм сайн уусан. Тэгээд би ямар ч ханиад хүрээгүй энэ өвлийг ингээд өнгөрөөч гэсэн л гэсэн зүйл. За миний охин ингэж ярьчих. Би ханиад хүрэхээс өмнө Д витамин тэгээд витамин сайн уусан болохоор энэ жил би ханиад хүрээгүй гэж хэлчих. Дахиад хэлдэ. За би Д витамин 100 нас дэмийн сангаас за ер нь ойлгомжтой юм чинь. Би Д витамин их хэрэгэлдэг. Би Д витамин их хэрэгэлдэг. Тэгээд энэ өвөл би ханиад ерөөсөө хүрээгүй өвдөөгүй гэж хэлчих. За. Би юу хэлээ? Би Д витамин болон витамин сайн хэрэгэлдэг. Би Д витамин Би за Д гэхгүй за би амин дэм үү сайн хэрэгэлдэг. Амин дэм үү сайн хэрэгэлдэг. Тэгээд би 100 өвөл ерөөсөө ханиад хүрээгүй гэж хэлчих цаа. За тэг. Би амин дэм уусан болохоор би энэ 100 ханиад хүрээгүй болохоор биш өвөл. Тийм. За би амин дэм сайн хэрэгэлсэн. Тэгээд би өвөл ерөөсөө ханиад хүрээгүй. Би амин дэм сайн уусан. Тэгээд За гэж баянгич ахын доо наашаач. Би амин дэм сайн уусан болохоор өвөл ерөөсөө ханиад хүрээгүй. за хэлээд Таас хэлчихээ. юу гэж би хардаа чи өөрөө хэлнэ штэ. Ээж нь энэ ч ингээд тараа микрофон зүүцсэн ээж нь ерөөсөө хэлж болохгүй. За нэг явчих.
За. Нааш хараарай. Гар мараа мэ. За би амин дэмсээ хэрэгсэн болохоор Би амин дэм сайн иргэсэн болохоор өвөл ерөөсөө ханаад үрээгүй. өвөл юусаа ханаад түрээгүй. За одоо нэг үгтэй гэж байна. Би амин дэм уусан Болоо. Би амин дэмсээ уусан болохоор за витамин ч гэсэн болно заяа. За би витамин С уусан болохоор өвөл ерөөсөө ханаад үрээгүй. би витамин уусан болохоор би өвөл ханаад түрээгүй. За эдрээс нэг нэг тавшруулна шүү дээ. Болох юм уу? За, Өөр дахиад гоё юм. нэг, дахиад Дахиад нэг заа ганцхан явчих. За. Би энэ жил витамин болон Д витамин маш сайн хэрэгэлсэн болохоор энэ жил юусаа ханаад түрээгүй. За. Би витамин уусан болохоор ханаад түрээгүй. Дахиад бололохоор. За дахиад энэ жил энэ өвөл гэж Би хэлж штэ. аминд им уусан болохоор ханаад энэ өвөл би ханаад түрээгүй. За одоо анхаарлаа хандуулж байгаа. Анхаарлаа төвлөрүүлээд ганцхан удаа хэлчих заяа. За. Ахыгаа яг хэлснийг хэлж шүү заяа. Би амин дэм сайн уусан болохоор би амин дэм сайн уусан болохоор өвөл ерөөсөө ханаад хүрээгүй. Ингээд 8 үг. 8 үг. За. Би амин дэм уусан сайн уусан болохоор Болохын биш. Болохоор Би амин дэм сайн уусан болохоор энэ өвөл юусаа ханаад Би түрээгүй. амин дэм сайн уусан болохоор өвөл ерөөсөө ханаад хүрээгүй. За. би амин дэм уусан болохоор энэ өвөл ханаад түрээгүй. Сайн гэдгээ мартчихлаа штэ. За яг байх үү. Ганц хоёр үгний маань санал байх. За тэгээд та бүхэн одоо ингээд дөрөв үеэрээ үйлчлэгээ аваад явж байна. Тэгээд ер нь бусад хүмүүст одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн одоо энэ нэрийн салбараар үйлчлүүлдэг хүмүүст хандаж хэлэхэд 100 настыг сонгох гол шалтгаан юу байх вэ? За одоо бусад одоо эмийн сангуудаар ерөнхийдөө өөрчлөлгöd үнийн хэлбэлзэл маш өндөр байдаг л та. Зарим нь одоо хувийн эмийн сангууд маш өндөр тарифтай байх жишээ нь те нэг эм 5,000 байхад одоо 100 настад бол нэг 2,800 ч юм уу те. Үнийн бас нэг юм зөөлөн бас нэг юм хандлага байна л та. Тэр үнийн тариф бол бас нэлээд бас нөлөөлдөг байхаа гэж би бас боддог. Бас энэ манай ард ирээд Монголын ард ирээд ер нь эмийн сангаар өөрчлүүлэхдээ энэ үнийн тарифуудыг маш сайн ерөнхийдөө бол харж харьцуулт хийж ер нь сонголтоо их байхаа ёстой ах гэж боддог. Чанар Тийм бусад одоо эмийн чанар бол зүйлүүддэг шүү дээ. Эм аваад хэрэгэлдэг. Нүүд нь ямар чанаргүй нөлөөлдөг. Тийм нөлөөлдөг. Одоо антибиотик аваад уухад одоо антибиотик нөлөөлөхгүй өвчин намдах аваад нөлөөлөд байгаа юм уу нөлөөлдөг байгаа юм уу тий. Тэгэхээр зэрэг нөгөө хуурамч юм гэдэг ийм асуудал монголчуудын хувьд бас нэг түгээмэл байгаад байна. Тэгэхээр зэрэг яг энэтэй холбоотой юу чанарын хувьд танд одоо та 100 наснаас бүтээгдэхүүн ямар нэг юм аваад уулаа гэхэд танд нөлөөлж байгаа хэрэг тийм чанартай байна. Тэрийг одоо юу штэ одоо мэдээч хэрэг ханаа түрээд эмээ мэдээж эхлээд нөгөө ууш тэ ууж явах явцдаа нөгөө нөлөөллийн тэр үед мэдрэн л тэ одоо бие сайжрах тэ дархлаа дэмжигдээд ерөнхийдөө бол эмээ сайн хүлээж авч байгаа ерөнхийдөө шууд биеийн нөгөө процессор бол мэдэгдэн л тэ тий. За болно доо.